Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл Дэлхийн банкнаас хамтран үзүүлж байна. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил зуушлах үйлчилгээний зөвлөх бэлтгэх, сургагч багшийн сургалтын хөтөлбөр. Модуль 1, сэдэв 1-1, сургалтын тухай үндсэн ойлголт. За, сэдэв 1-1 дээр сургалтын тухай үндсэн ойлголтуудыг тайлбарлая. Нэгт нь сургалтын зорилго ач холбогдол, хоёрт нь сургагч багшийн онцлог, бусдаас ялгарах тал. Гуравт нь сургагч багшид тавигдах шаардлага. Дөрөвт нь сургагч багшийн ёс зүй. Сургалт гэж юу вэ? Сургагч багшийн үүрэг хариуцлагын талаар ярилцгаая. Сургалт нь хувь хүн болон байгууллагын мэдлэг ур чадвар, хандлагыг хөгжүүлэхэд чиглэсэн зорилготой системчлсэн үйл явц юм а. Энэ нь зөвхөн мэдээлэл дамжуулахаас илүүтэйгээр суралцагчдын зан төлөв, гүйцэтгэлд эерэг өөрчлөлт авчрахыг зордгоо. Сургалтын зорилго ач холбогдол. Сургалтын гол зорилго нь суралцагчдад шинэ мэдлэг эзэмшүүлэх, одоо байгаа ур чадварыг нь сайжруулах, эсвэл шинэ ур чадвар суулгах явдал юм а. Үүний үр дүнд тэд ажил дээрээ хувийн амьдралдаа болон нийгэмдээ илүү үр дүнтэй оролцох чадвартай болдог. Сургалтын гол зорилго нь мэргэжлийн болон ерөнхий чадварыг хөгжүүлэх. Сургалт нь суралцагчдын тухай ажлын байранд шаардлагатай тусгай мэргэжлийн ур чадваруудыг, жишээлх юм бол програмчлал, нягтан бодлого бүртгэл гэх мэт хөгжүүлэхээс гадна аливаа ажилд хэрэг болох ерөнхий чадваруудыг сайжруулахад чиглэдэг. Энэ нь хувь хүнийг илүү олон талын чадвартай, өрсөлдөх чадвартай болгоно. Ажлын байранд гүйцэтгэлийг сайжруулах нь сургалтын хамгийн чухал зорилгоудын нэг бол ажилтнуудын өнөөгийн болон ирээдүйн ажлын гүйцэтгэлийг сайжруулах явдал юм а. Сургалтаар дамжуулан ажилчид шинэ мэдлэг, ур чадвар эзэмшиж, үүнийг ажлын байрандаа шууд хэрэгжүүлснээр ажлын үр дүн бүтээмж нэмэгдэж, байгууллагын зорилгодоо хүрэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Шинэ технологи дасан зохицох чадвар төлөвшүүлэх гэдэг нь орчин үеийн технологийн твшил хурдтай явагдаж байгаа тул ажилтнууд шинэ програм хангамж, машин техник, ажлын арга барилыг хурдан сурч дасан зохицох нь зайлшгүй шаардлагатай болсон. Сургалт нь ажилчдад эдгээр шинэ технологитой хэрхэн ажиллах, тэдгээрийг ажлаа сайжруулахад хэрхэн ашиглах талаарх мэдлэг ур чадварыг олгодог. Өөрчлөлтөд эерэг хандлагыг бий болгох гэдэг нь байгууллага болон нийгэмд байнга өөрчлөлт гарч байдаг. Сургалт нь ажилчид болон хувь хүмүүст эдгээр өөрчлөлтийг эргээр хүлээж авах, тэдгээрт дасан зохицох сэтгэлгээг төлөвшүүлэхэд тусалдаг. Энэ нь өөрчлөлтийг эсэргүүцэх бус, харин боломж гэж харж, шинэ санаа, арга барилыг нээлттэйгээр хүлээн авах хандлагыг бий болгоно. Сургагч багшийн онцлог, бусад багш нараас ялгарах талын тухай ярилцъя. Сургагч багш нь ерөнхий боловсролын сургууль, эсвэл ихтэй сургууль хичээл заадаг академик багш нараас зарим талаараа ялгаатай. Туршлагад суурилсан мэдлэг. Сургагч багш нар ихэвчлэн зааж буй салбартаа бодит туршлага, практик ур чадвар, олон жилийн ажлын дадлагтай байдаг. Тэд онлын мэдлэгийг бодит амьдрал дээр хэрхэн хэрэглэх талаар гүнзгий ойлголттой байдаг. Насан туршидад чиглэсэн сургалт гэдэг нь сургагч багш нар ихэвчлэн насан туршидтай ажилдаг. Иймд тэд насан туршидтын суралцах онцлогийг маш сайн ойлгож, тэдэнд тохирсон арга барилыг хэрэглэдэг. Энэ нь суралцагчдын хэрэгцээнд тулгуурлах, тэдний өөрийн туршлагыг ашиглах, асуудал шийдвэрлэхэд чиглүүлэх зэрэг багтана. Үр дүн хэрэглээнд төвлөрөх. Сургагч багш нар сургалтын үр дүнд суралцагчид яг ямар чадварыг эзэмших, түүнийгээ хэрхэн хэрэглэх тал дээр илүү төвлөрдөг. Тэд сургалтыг үргэлж бодит үр дүнтэй уялдуулдаг. Фасилитатор буюу хөнгөвчлөгч. Сургагч багш зөвхөн мэдээлэл өгөгч биш, харин суралцагчдыг өөрсдөө мэдлэг бүтээх, харилцан суралцах үйл явцыг удирдан чиглүүлэгч байдаг. Тэд хэлэлцүүлэг өрнүүлж, асуулт тавьж оролцогчдыг идэвхжүүлдэг. Сургагч багшид тавигдах шаардлага, мэдлэг ур чадвар, хандлага. Амжилттай сургагч багш байхын тулд дараах үндсэн шаардлагуудыг хангасан байх ёстой. Нэгдүгээрт нь мэдлэг. Мэргэжлийн гүнзгий мэдлэг. Зааж буй салбарынхаа онлын болон практик мэдлэгийг гүнзгий эзэмшсэн байх. Сүүлийн үеийн чиг хандлага, шинжилэлттэй байнга танилцах. Сургам хүмүүжүүлэх мэдлэг. Энэ нь сургалтын онол арга зүйн, насан туршидтын сурах онцлог, үнэлгээний аргуудын талаар мэдлэгтэй байх. Дараагийнх нь байгууллагын салбарын онцлогийг мэддэг байх. Сургалт явуулж байгаа байгууллага салбарын үйл ажиллагаа, соёл хэрэгцээг ойлгох. Хоёрт нь ур чадвар, харилцааны ур чадвар. Ярих, сонсох, бичих чадвар өндөр байх. Цогц мэдээллийг хялбаршуулж тайлбарлах, оролцогчдын асуултанд тодорхой хариулах. Танилцуулга хийх ур чадвар. Сонирхолтой, ойлгомжтой, үр дүнтэй илтгэл, танилцуулга бэлтгэх, хүргэх чадвар. Бүлэг удирдах ур чадвар. Сургалтын танхимыг үр дүнтэй удирдах, оролцогчдыг идэвхжүүлэх, маргаантай асуудлыг зохицуулах. Төлөвлөх, зохион байгуулах чадвар. Үүнд сургалтын хөтөлбөр, хичээлийн төлөвлөгөөг нарийн боловсруулж, цаг хугацаа, нөөцийг оновчтой хуваарлах. Асуудал шийдвэрлэх чадвар.
Сургалтын явцад үүсэх саад бэрхшээлийг, гинтийн асуудлыг шийдвэрлэх. Технологийн ур чадвар гэдэг сургалтын хэрэгслүүд, проектор, компьютер, онлайн платформ, интерактив самбар гэх мэт болон програм хангамжийг ашиглах чадварууд юм а. Хандлага гэдэгт нь эерэг хандлага, суралцагчдад итгэлтэй хандах, тэднийг урамшуулах, сурах хүсэл эрмэлзлийг нь дэмжих. Нээлттэй байдал гэдэг нь шинэ мэдлэг, арга барилыг хүлээн авах, өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч сайжруулах. Уян хатан байдал гэдэгт суралцагчдын хэрэгцээнд тохируулан сургалтын төлөвлөгөө, арга барилаа өөрчлөх. Хариуцлагатай байдал гэдэг нь үүрэг даалгавраа цаг тухайд нь биелүүлэх, сургалтын үр дүнд хариуцлага хүлээх. Мэргэжлийн ёс зүй гэдэг нь үнэнч шударга, тэнцвэртэй байх, суралцагчдын хувийн мэдээллийн нууцыг хадгалах. Антони Краш багшийн заах арга барилын 5 үндсэн хэв маягийг тодорхойлсон бөгөөд эдгээр нь багшийн хичээл заах арга, сурагчдтай харилцах байдал, сургалтын орчинд хэрхэн оролцдгийг илэрхийлдэг. Эдгээр хэв маяг нь багшийн хувийн шинж чанар, итгэл үнэмшил, зан төлөвт тулгуурладаг бөгөөд сургалтын үр нөлөөнд чухал нөлөө үзүүлдэг.